Ардчилсан намынхныг авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа сураг дуулдаад л байгаа. Сайн шалгаасаа байлаа. Бондын мөнгнөөс авахуулаад нийслэлийн иргэдийн хурлын хүртэл ногоон ууд борж үргээд мундахгүй самарсандаг. Оюу толгойч мөн адил Ардчилсан намын ерөнхий сайд сайхан бэлгийн гараар дашишх болсон. Ганц сайхан бэлэг толгой мэдж хийхгүй л дээ мэдээж. Цаана нь луухрууд нь сууж байгаа. Сайхан бэлэг бол зүгээр л бохирын бэлэг юм. Хамгийн сүүлд Эрдэнэтийн 49%-ийг худалдаа хөгжлийн банк авсан, эзэн 27 настай залуугаад монголчуудыг тэнэг мангар гэдгээр нь доромжилсан үйлдэл болсон. Харин гишүүн нямдарч энэ талаар мэдээлэл хийсэн байна. Удахгүй ил болно нь өмнө нь 280 тэрбум төгрөгийг татвар төлж байсан Эрдэнэт энэ жил ердөө 20 тэрбум төгрөгийг төлсөн байна гинэ. Тэгэхээр нөгөө 500 саяар ховжилж авсан гэдээ байгаа нь татвар тушаах ёстой байсан Эрдэнэтийн өөрийнх нь мөнгийг улсад тушаалгүйгээр Оросд өгөөд худалдаа хөгжлийн банкны олигархууд хувьсаад авчихсан болол та. Өөрөөр хэлбэл таны зарах гэж байсан бараг төрөвчнээс чинь сэмхэн хулгайлж авч танд өгөөд таны өөрийн чинь мөнгөөр таны бараг худалдаад авчихсан байна гэсэн үг л дээ. Яах вэ одоо? Нэг